Туул голын эрийг тусгай хамгаалалттай газарт хууль зөрчин барилга хэмээх хэл ам тасархай байсан. Үүний мөрөөр нэлээд хүнтэй уулзаж асуулаа. Гэтэл хуулиндаа жих юм уу, дүрм журмандаа жих юм уу гол огцон байдаг ажээ. За Улаанбаатар хотын хувьд бол Баянзүрхийн гүүр, за нааша Яармгийн гүүр хүртэл хэсэг нь Улаанбаатар хотын урд уурсж байгаа. За тусгай хамгаалалтын газрын орчны бүс байгаа даа. Яг тусгай хамгаалалтын газарт бол ордгоо. За эргээрээ өөрөөр хэлбэл манайхтай хилж байгаа гэсэн ийм бас тоо мэдээлэл өгөх зүйтэй хаа гэж бодож. Энэ туулгуудын одоо сая биднээс статистик хэллээ 84% буюу арга 90% нь одоо тусгай хамгаалтын гадна байгаа. За эндээс үзвэл нийслэлийн дундуур уурсдаг туул гол маань тусгай хамгаалалт орчмын бүс нутагта ойршдог болохоос биш тусгай хамгаалтын бүсэд хамаардаггүй юм байна. Түүнээс гадна ногоон байгууламж буюу туулын бургасыг хядлаа. Байгаль орчны яам үүнийг нүдэн айнад өнгөрч байна хэмээсэн шуугаан нэгдэж ард олныг бухимдуулдаг. Судлаад үзтэл мөн л өнөөх тушаал шийдвэр хууль дүрмэндээ зөвшөөрч гисэн байдаг гэлээ. Туулын бургасыг хяддаг. Дураараач гэжтэй. Дураараа биш юм шиг байна. Нэг бол дүүргийн засаг дарга дүүрэг одоо газар ололт хийждэг. Нөгөөх нь бол хот хийждэг. Нөгөөх нь байгаль орчны яам хийждэг. Тэгэд энэ ердөөсөө энэ удирдлагын буруутай үйл ажиллагаанаас л болсон гэдгийг л та бүхэн бас тодорхой ярьж өгөөрэй. Энийг бол одоо нууж хагаад авах шаардлага байхгүй. Энийг ярихгүй бол ажил явахгүй. За тэгэхээр туулын эргийг чөлөөлөхөөр тэмцэж буй хэд маань эхлээд хууль дүрмээ судалжааж хөдлөхгүй бол бүтэхгүй юм байна. Туул голын хойд эрг нь нийслэлийн мэдэл, урд эрг нь байгаль орчны яамны мэдэл байдаг юм байна. Түүнээс гадна бургас хядлаа гэдгийн тухайд бол барилгын компаниуд гэрээ хийж тухайн газрын бургас ногоон ургамлыг мэрэгжлийн газруудаар суглуулад өөр газар төр суулгуулж барилга баригсны дараа эргүүлэн суулгадаг хэмээн барилгын компани нэг танил маань ярьлаа. Мэдээж тэр нь бас тусдаа байгуулга. За эндээс эргэцүүлээд үзвэл туул голын эргийг чөлөөлөхийн тулд хамгийн түрүүнд тусгай хамгаалтанд авах хэрэгтэй аж. Үүний тулд мэдээж хууль хэрэгтэй байх. Дараа нь голынхаа эргийг чөлөөлөхийн тулд хууль журмынхаа дагуу аль нэг засгийн газрын сайд дарганаас авсан зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүний тулд улс нөхөн төлбөр төлөх хэрэгтэй болох байх. За ингээд ерөнхийдөө бараг бүх боломж хаагдана да. Учир нь тэр олон тэрбум олон их найд төгрөгийг мэдээж оюун чөмөг бүрөвдөрж бидэхэд гаргаж яагаад чадахгүй. Тэгээд ч дараагийн засгийн газар гарч ирээд газрыг нь булаагаад авчих нь хэмээн бодож газрын зөвшөөрөл худалдаж авдаг тэнэг байгууллага гэж хааж байх вэ. Товчхондоо хамгийн түрүүнд эхлээд туул голоо тусгай хамгаалалттай болгох хууль батлуулаад дараа нь газраа чөлөөлөх тухай дуурах ёстой юм байна. Харин үеийн улсын хурал яагаад туул голын эргийг тусгай хамгаалтанд оруулаагүй юм болоо? Энд л хамаг учир байх шиг байна. Тэгэхээр оюун чимэг гишүүнд хандаж хэлэхэд туулын эргийг яаралтай хамгаалтанд авах тухай эхлээд хөөцөлдөх ёстой юм байна шүү. Бүр маш яаралтай. Тэгэхгүй бол туулын эрг рүү бууж очдог 2-3 хаан газрыг маань амжаад зарчихна. Одоо үлдээд байгаа 5-6 км газрыг жирийн иргэдээ үлдээчихмээр байна. Бусдаар бол хоосон орж хурал цуглаан зарлаад бүтэхгүй хэрэг гэдэг нь ойлгомжтой байна.